Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр амтад Jota торт хийсэн байгаа. Одоо ингээд эхэлцгээе. Орцонд маань 7 ширхэг өндөг 75 г нунтагласан ойн самар, дээрх зураг шиг самар байдаг. Би ийм нунтаг самар хэрэглэсэн байгаа. 240 г сахар, 1 уд ванилийн сахар, 1 чимэг давс, 1 цайны халбууны талаар нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, 50 г хайлуулсан цэцгийн тос, 80 г хүнсний сардуул буюу харахмал, 185 г гурил орно. Одоо ингээд өндгөө хаглаад нэг савнд хийчин. Дээрээс нь сахараа, давсаа, мөн ванилийн сахараа хийгээд хөөсөртөл нь миксердэнэ. Зурмаг маань ийм болсон байна. Мэдээж гар миксер ашиглаж болно. Одоо дээрээс нь гурилаа, хүнсний сардуулаа, мөн нунтаг хөөлгөгчөө хийгээд шигшигчээр шигшинэ. Ингээд баг зэрэг зөөлөн хутгаж хольж өгнө. Мөн дээрээс нь нунтаг самраа, зөцгийн досоо хийгээд маш болгоомжтой зөөлөн үргэлжлүүлэн хутгана. Ойн самраа энгийнээр нь аваад блендер дээр нунтаглаж бас болно. Зурмаг маань ийм болсон байна. Одоо 26 см-тэй белоны хэвэнд хийгээд урьдчилж халаасан шарга шүгэнд 175 градуст 40 минут болгоно. Ийм болсон байна. Одоо дээрээс нь нарийнхан модоор хатгаад үзье. Хуурай байвал болсон байна гэж ойлгож болно. Ингээд хөргөө тавьчих. Одоо кремийг хийцгээе. Кремд маань 600 мл сүн крем буюу whipping крем, 500 г чиз бяцлаг, биеийн бяцлаг хэрэглэсэн байгаа. Бага зэрэг ванилийн ох буюу шингэн ванилийн, 100 г нутелла, биеийн нутелла хэрэглэсэн байгаа. 5 уд крем өтгөрүүлэгч, 36 ширхэг Jota орно. Ингээд бүх орцуудаа нэг савнд хийчин. Эхлээд бяцлагаа, сүн кремээ, нутеллагаа мөн бага зэрэг ванилийн охиноосоо хийгээд бага хурдаар миксердэнэ. Дараа нь бага багаар хурдаа нэмнэ. Тэгэхгүй бол сүн крем маань үсрээд байдаг байгаа. Одоо дээрээс нь крем өтгөрүүлэгчээ хийгээд өтгөн крем болтол нь үргэлжлүүлэн миксердэнэ. Крем маань ийм болсон байна. Одоо бүх Jotagоо дундуур нь хэрчээд хувааж өгнө. Ийм болсон байна. Ингээд кремнийхаа 5/1-ийг салгаж аваад хөргөгчөнд хийчин. Энэ кремээр дараа нь торто бүрэх байгаа. Одоо крем дээрээ хэрчсэн Jotagоо хийгээд зөөлөн хутгаж холино. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо кексээ хэвнээс нь салгаж аваад дундуур нь 2 хэрчээд 3 хэсэг болгон хуваана. Тортны маань кекс зөөлөн хөвсгөр чиглэг болсон байна. Ингээд хуруугаараа зөөлөн дараад үзэхээр мэдэгдэнэ. Одоо тортны суурин дээрээ кексээ тавина. Ингээд тортны форм хийгээд өгье. Дараа нь кремнийхаа талыг хийгээд жигд тарааж өгнө. Ингээд дээрээс нь 2 дахь суураа хийгээд үлдэгдэл бүх кремээ хийгээд мөн адил жигд тарааж өгнө. Одоо үлдэгдэл кексээ хийгээд дээрээс нь хүнсний уутаар бүрээд хөргөгчөнд 2 цаг байлгана. 2 цагийн дараа ийм болсон байна. Одоо хэвнээс нь салгаад авчий. Ингээд өмнө нь салгаж авсан үлдэгдэл кремээрээ жигд бүрнэ. Одоо торто чимэглэе. Тортныхоо захыг би ийм самраар бүрсэн байгаа. Хажуу талаасаа ингэж харагдана. Би 100 г сүн крем буюу whipping кремийг миксердээд кремний утанд хийчихсэн байгаа. Одоо дээрээс нь чимэглэе. Мөн дээрээс нь Jota тавиад өгье. Чимэглэлийг бол өөрийн хүсснээр яаж чимэглэж болно. Энэ удаа би ингээд чимэглэлчлээ. Ингээд амтад Jota торт манд бэлэн боллоо. Амжилт хүсье. Түр баяртай.